өмнөх парт дээр. Энэхүү амьдралдаа тэрээр 3 эх нартай босхийг өвгдөд харуулж байлаа. Бидний хүү эхлээд ит сониуч байдагтай хүзээж авсан боловч дараа нь түүний царайнд нэгээс хачин хувирс тодров. Тэрээр энэ мэдээллийг хурдан мартахаар шийдэн цааш нь үзэхээс татгалзаж иймэрхүү зүйлс нь түүнийг илүү чухал асуудлаас сатааруулж магадгүй хэмээн бодоод уг хэсгийг тэр даруй хаалаа. Үүний дараа Зован өөр нэг хэсгийг нэхийг оролцсон боловч түүнд нэгтрэх шаардлагатай ирэх байхгүйг хурдан олж мэдэв. Тэрээр энэхүү хязгаарлалтыг хүзээн зөвшөөрч анхаарлаа мангасуудын тухай мэдээлэл рүү шигжүүлв. Тэр даруй түүний өмнөх дидэгцээр асар их хэмжээний мэдээлэл урсан гарч ирлээ. Энэхүү асар их мэдээллийг хитгэн үгээр тайлбарлах боломжгүйг ойлгосон тул илүү их цаг завтай үедээ дараа нь бүгдийг нь нэгтэж үзэхээр шийдэв. Дараа нь түүний анхаарал бүртгэлдэн жигсаагдсан хид хідэн техник рүү шилжив. Оддын биеийг зэвшүүлэх урлаг, байгалийн амьсгалын техник, болор дүслэх техник. Тэрээр эдгээр аргуудын мастер ботын агуулгыг шалгаж үзэх хэрэгтэй байх хэмээн бодсон ч 2 дугаар үе шатааж гүйцээж амжаагүй байгаагаа саналаа. Түүний бодол нөөцийн талаарх санаа зовнил руу шилжиж энэ байдал зүүн цэргийн бүст болсон явдлыг давтахгүй байх гэж үнэхээр найдаж байв. Тэр газарт өөр ертөнцийн материалууд ямар ч хязгааргүй ариун нөөцөөрөө зүгээр л хэвтэж байсныг тэрээр дурсав. Зүүн цэргийн бүсийн тэргүүн түүнд шуудхан холуур байхыг анхааруулж байсан дүр зураг түүний санаанд буув. Лучиан тэр бодлоо хордон орхиж энэ сэдвээс бүрэмсэн холдлоо. Оронд нь Зован өөр боломжтой мэдээллийг шалгахаа шийдэж байгалийн амьсгалын техникийн мастер бот руу шилжив. Агуулга нь орчлон ертөнц болон хүмүүсийн хоорондын холбоог нээж илрүүлэхээс гадна Тэнгэр хүн төрлөختний нэгдлийн тухай эдгээр нуустаг ойлголтуудыг гаргаж ирэв. Тэрээр өнөөгийн ойлголтын түвшиндээ эдгээр хийсвэр санааг ойлгоход низээд хэцүү байна гэж дүгнэв. Энэхүү ур чадвар нь хурдан нөхөн сэргээх, төвшин ахихад туслах, бясалгалын хурдыг сайжруулах, нийт бясалгалыг нэмэгдүүлэх зэрэг бодит ашиг тусыг түүнд аль хэдийн өгч байгааг тэрээр хүлээн зөвшөөрлөө. Одоохондоо тэрээр суур мэдлэгтэй илүү сайн танилцсныхаа дараа ирээдүйд судлахаар гүн гүнзгий гүн ухааны зүйлсийг төр хойш тавихаар шийдэв. Дараа нь Зован дүслэх чадвар руу шилжив. Тайлбарт мастер хүн өөрийн чадвараар дамжуулан хүсэл зоригоо тусгаж, өөрийн сэтгцийн хүчээр бусдын тулааны урлагийн хүсэл зоригийг хуулбарлах боломжтой гэж тайлбарласан байв. Сушан энэ ойлголтод үнэхээр сэтгэл хөдлөн хариу үйлдэл үзүүлж ямар нэгэн сууд ухаантан эсвэл бүрэмсэн галзуу хүн энэ техникийг бодож олсон болов уу гэж гайхаж эхлэв. Дараа нь түүнд нэгэн шин боломж санаанд нь орж ирэв. Магадгүй түүний байсаар байгаа зүүдний орон зайч мөн хин нэгний тусгагдсан хүсэл зориг бүтээсэн байж болох бөгөөд энэ нь зүүдний орон зайд зомби агнах нь тэдний хүсэл зоригийг бүрэн өвлөн авах боломжийг яагаад олгодог болохыг тайлбарлах байлаа. Тэрээр маш гүн гүнзгий зүйлийг ойлгохын ирмэгт хүрсэн мэт мэдрэмж төрөх боловч түүнийг арьзгаж эсвэл тодорхой харж чадахгүй нэгэн саад байсаар байлаа. Тэрээр энэ бүхний талаар хэтрүүлэн бодохоо зогсоож буцах цаг болсон гэж дүгнэв. Сушан бүх зүйлийг хадгалахыг системээс хүсэж явах гэж байгаагаа мэдгдснээр тэр газраас ор мөргүй алга боллоо. Үйл явдал Сушаны профилийн мэдээллийг шалгаж буй охины дүр зураг руу богино хугацаанд шилжив. Ингээд Сушан нэгэн тодорхой техникийг гүйцэтгэхийг оролдож буй зүүдний орон зай руугаа буцаж оров. Дүслэл үүсхийг оровдох үед түүний хүчин чармаалтууд бүтгэгүүцээр байв. Зовын сэтгцийн энерги ашиглан дүслэл үүсгэж чадахгүй хിവэр байгаадаа улам бүр бухимдаж энэ сэтгцийн хариу үйлдэл гэдэг зүйл яг юу гэсэн үг болохыг гайхан асуулаа. Тэрээр болор дүслэх техникээр дамжуулан дүслэл үүсгэх нь түүний бодож байснаас хамаагүй хэцүү болохыг ойлгож ойрын хугацаанд үүнийг эзэмшиж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Бараан Луан цамхагийн системийг зүүдний орон зайтай харьцуулж энэ газар нь өөрөө бие даасан бүрэн ертөнц мэт ажилдаг болохыг таньж мэдэв. Үсэх, ядрах мэдрэмж байхгүй гэс тооцвол бүх зүйл яг л бодит мэт санагдах бөгөөд энэ түүнийг бодит байдлаас ялгахын аргагүй болгож байлаа. Хэрв хоёр орчин хоёулаа тоглоом байсан бол цамхагийг мэрэгжлийн хүмүүст гэхээсээ илүү энгийн тоглогчдод зориулагдсан нилээд энгийн бөгөөд хайхрамжгүй хийгдсэн гэж үзэх байв. Харин түүний зүүдний орон зайд бодит байдлаас ялгахад туйлын хэцүү гайхамшигт бүтээлмэт ажээ. Тэрээр нэг шөнийн дотор хүрэх боломжгүй нь игт байгаа зүйлд санаа зовхоо болж анхаарлаа өнөөдрийн ан руу шигжүүлэхээр шийдэв. Тэрээр өдөр тутмын бэлтгэл сургуулагтаа эхлүүлэхийн тулд зомбинууд руу чиглэн хөдөлж эхэллээ.
Жадаараа дайран орохдоо Луван цамхагт тоо томшгүй олон сорилтыг давсны дараа түүний бозор харааны техник хэрхэн ноцтой сайжирсан талаар эргцүүлэн бодов. Одоо түүний бие 3 төрлийн мастерын хүсэл зоригийг даах чадвартай болсныг тэрээр мэдэрч байв. Хэрв тэрээр дахин нэг хүчний давлгаа цуглуулж чадвал мастерын зэрэглэлээс доошх бүх хүнийг хурдхан ардаа орхиж Гранд мастерын хүсэл зоригийг олж авах болно. Түүний эцсийн зорилго бол Гранд мастер болох явдал хിവэр байгаач нэгэнтээ нүүр тулахын тулд түвшингээ улам бүр ахиулах хэрэгтэйг тэрээр ойлгож байлаа. Дараа нь Лу Шан Гранд мастер түвшний өрсөлдөгч рүү дөхөж очиод цуглуулгаа гүйцээхэд шаардлагатай 3 дахь хүсэл зориг нь тэр мөн болохыг танив. Бидний хүүг очихдоо зэрэгцэн Гранд мастер энэхүү аврах том чулууг өргөн байрлуулж дуусч байлаа. Цаг үрзгүүгээр тэрээр төгс тулааны урлаг болох дүүлийн амьсгалыг идэвхжүүлж дайралт хийв. Гранд мастер цохилтыг хаахаар гараа өргөлөө. Гэвч Лу Шаны дайралтын асар их хүч нь дэндүү их байсан бөгөөд хамгаалсан гартай нь хамт биеийнх нь хагасыг бүрэмсэн устгав. Луван өөрийн 2 давхар дайралтын сүрлийн үр дагаврыг ажиглаж ямар аимшигтай болсныг нь хүлээн зөвшөөрлөө. Гранд мастерын хамгаалалт гайхалтай хүчтэй байсан бөгөөд хэрөө өрсөлдөгч нь төгс байдалд байсан бол өөр нэг Гранд мастерч түүнийг сэтлэх гэж зовох байсан гэдгийг тэрээр тэмдэглэв. Бидний хүү унсан дайчинд хандан баатрын сүнс өгөшгүй мөнх химэн тонхоглаад түүний хүсэл зоригийг өглөн авахар бэлтгэж эхэллээ. Ингэснээр Лу Гранд мастерын өнгөрсөн үеийн Сүү Вэй химээх залуугийн дурсамжийг олж ав. Түүний багш нь урдан зогсоод Вэйн авьяас үнэхээр мөө үргэж бусдаас удаан байдаг гэдгийг онцлон нилээд хатуу шүмжлэл хэлж байв. Багш нь үндсэндээ Вэйг тулааны урлаг тохирохгүй гэж дүгнжээ. Хүү бусдаас илүү шаргуу хөдөлмөртгөн амлаж, эрт эхлэх нь түүний дутагдлыг нөхөхөд тусална гэж санал болгов. Түүний багш ийм түвшний шийдэнгийн байдалд илт цочирдсан хариу үйлдэл үзүүллээ. Маргааш нь Вэй өөр нэг багштай уулзаж байгаа нь гарах бөгөөд тэрээр хотын хамгаалтын шаардлагад түүний мэрэгжил ур чадвар нийцэхгүй байгааг тайлбарлахын өмнө хүлцэл өчөв. Энэ мэдээг дуулах болсондоо багш нь чин сэтгэлээсээ санаа зовж байгаа бололтой байв. Вэй татгалцсан хариуг нилээд тайван хүлээж аваад өөр боломжуудыг үргэлжлүүлэн хайх болно гэдгээ дурдав. Хожим нь хүүгийн ээж түүнтэй ноцтой сандарсан байдалтай нүүр тулж анчтын бүлэгт эсхийг хүсснээрээ бүрэмсэн ухаанаа ардсан эсхийг нь асуув. Тэрээр анчид баазаас гарч явах ёстой болдог бөгөөд энэ нь тэдний амь насыг байнга эрсдэд оруулдаг болохыг түүнд сануулав. Тэр үнэхээр өвхийг хүсээд байгаа эсхийг нь шаардан асуух үед түүний дуу улам чангарлаа. Вэй түүний санаа зовнилыг зүгээр л инээж өнгөрөөгөөд ээжигээ тайвширахыг зөөлнөр ятгаж заавал амьд үлдэн гэдгээ батлан хэллээ. Дараа нь дурсамж актемдэр хид хідэн хүүхдүүд Вэйг шуудхан доромжилж шоолж буй дүр зураг руу шилжив. Нэг хүүхэд түүнийг том тэнэг гэж дуудаж байхад нөгөөх нь бусдыг аврахыг хүсдэг хэрнээ өөрийгөө хамгаалах хүчгүй байна хэмээн тохуурхана. Хүүхдүүд хэрцгийгээр доог тохуу хийсээр Вэйг үндсэндээ цогцос барьж чирж авчирхад амьдралаа үлсэн гэж батлан ярьцгаав. Тэд дараагийн удаа түүнийг гацаагүй мангасын хоол болно гэж зүгнэж түүнийг бүрэн тэнэг амтан хэмээн үл томсорлов. Хэдэн өдрийн дараа хоёр хүү Вэйгийн бэлтгэл хийж байгааг харж түүний сүүлийн үеийн ахис дэвшлийн талаар ярилцаж байв. Нэг нь Вэй 6 дугаар төвшин хүртэл дэвшсэн тухай дуртахад нөгөөх нь энэ нь үнэхээр үнэн эсэхэд эргэлзэхэд хүрнэ. Эхний хүү тайлбарлахдаа тэр залуу өдөр бүр зэлүүдхээр амьдрал үхсийн нөхцөл байдалтай нүүр тулдаг бөгөөд буцаж ирэхдээ галзуу юм шиг бэлтгэл хийдэг гэв. Тиймээс түүний өндөр зэрэглэлд хурдан дэвсэн нь бүрэн утга учиртай юм. Вэйн бүлгийн гишүүд ар араасаа аларцсаар байхад тэр зүгээр л амьд үлдэж ширэнгэн ойроо буцаар байгааг тэрээр нэмж хэлв. Хоёр дахь хүү нь Вэйг гаднаа тэнэг юм шиг харагддагч үнэндээ жинхэнэ оюун ухаан, залмихтэй гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэднийг ингэж чачиж байх хооронд Вэй өөр нэгэн хэрцгий бэлтгэлийн үеэр өөрийгөө дайчлан улам олон хүнийг аврахын тулд хангалттай хүчтэй болох ёстой гэж дотроо тангараглаж байлаа. Дараа нь дурсамж Вэй сандран эмч дуудаж буй эмдэг рүү шилжив. Эмч яаран ирж түүнийг эхнэрийнх нь орны дэргэд дагуулж очин охинтой болсонд нь баяр хүргэж их хүүхэд хоёулаа эсэн мэнд байгааг батлав. Вэй дөнгөж төрсэн охиныхоо өчүүхэн жижиг галт хүрч түүнийг үүрд хамгаалахын тулд улам хүчтэй болох шийдвэрээ шинчиллээ. Дурсамж урагшлан Вэй тэнэг хэмээн харагдахаас 72 настайдаа мастер болон хувьсан тэрхүү чухал мөч рүү үсрэв. 11024 гэж тэмдэглэгдсэн онд 1359 дугаар бааз нь асар том мангасын давлгааны халдлаад өртөв. Мастер Вэй 27 дугаар хаалган дээр байр сууриа эзэлж өхөл ойртож байсан ч ухархаас шуудхан татгалзав. Эцсийн мөч хүртэл байр сууриа хадгалсаар байлаа.
Одоо үе рүү буцаж ирээд Лу Шан Вэйн бүрэн түүхийг боловсруулж тэр залуу хэрхэн мангар гих хочийг олж авсан талаар эргцүүлэн бодов. Тэрээр Вэйг Тан Жун юутэй харьцуулж түүнийг бага насандаа доог тохуг төвчиж байсан ч үхэхээсээ өмнө оргил түвшний дайчин болсон хожимдож дэлгэрсэн цэцэг гэж танив. Вэй үнэндээ залуу насандаа мастерын зэрэглэлд хүрэх чадвартай байсан бөгөөд нас барах үед нь түүний хүч чадал Гранд мастерын түвшинд хүрсэн байв. Вэйн багш нэгэн цагт түүнийг 9-р зэрэглэлийн тулааны гигантэн болох боломжтой гэж таамаглаж байсныг Лу дурсав. Дараа нь Лу Шан Вэйн эхнээсээ дуусталх бүх замнасанд хамгаалтанд төвлөрч байсныг ойлгосон бөгөөд энэ нь үннийг хэлэхэд өөрийнх нь аялалтай яг ижил байв. Зүүдний орон зай хүлээж авснаасаа хойш Лу гэр бүл болон хүн төрөлхтний ирээдүйг хамгаалах ижил хариуцлагыг үүрж ирсэн. Үндсэндээ хайртай бүхнээ хамгааж байгаа хэрэг юм. Луийн мөн Вэй хэрхэн алганы техник болон нударгын техникийн аль альныхан шинжээж болсныг шинжлэн судалсан бөгөөд энэ нь түүнд хаалгыг маш үр дүнтэй хамгаалах боломжийг олгосон зүйл байв. Ийм түвшний ур чадварт хүрэхийн тулд олон жилийн уйгаггүй шаргуу хөдөлмөр шаардагдсан нь тодорхой. Лучен төвлөрч хоёр гарынхаа хооронд бөмбөлөг хэлбэрээр энерги цуглуулж дараа нь уг техникийг өөрөө ашиглахыг оролдов. Тэрээр хамгийн өчүүхэн нарийн ширийн зүйлийгч тийм хэмжээнд хүртэл ойлгоход шаардагдах гайхалтай авиасыг гайхан биширлээ. Тэрээр энэхүү наригчлалыг Вэйн тулааны урлагийн хүсэл зоригийн жинхэнэ цөм хэмээн тодорхойлж, тулааны урлагт төгсрөх онцгой хүчтэй суурь гэж хүлээн зөвшөөрөв. Вэйн тусламж түүнийг алгандаа энерги цуглуулахын зэрэгцээ зөвхөн нэг гараараа бүхэд бүтэн уулыг өргөж барьж байгааг харууллаа. Техникийн зарчмууд нь бие махбод уул мэт хөдөлшгүй, бүрэн устгагдашгүй, уйвшгүй болж харин зүрх сэтгэл юунд ч саад боломгүй инэрн нэгүсгүйгээр дүүрдэг болохыг харуулв. Тэрээр тэр хүчийг чиглүүлж яг л хаан хүшиг урагшлахад түүнээс засрах асар их хүчнээс болж газар дээгүүр асар том ан цав үүсэн дарахв. Энэ үзэгдэл Тан Жун юугийн гаргаж чадах зүйлээс ч илүү хүчтэй байв. Мастер зэрэглэлдээ хидээж Лу Шан гартаа төвлөвсөн энергийг барьж сүүгийн хүсэл зоригийг агуулсан жижиг чулууг шалгаж үзв. Уг хүсэл зориг нь энгийн мэд санагдах боловч уус шиг тогтвортой байдалтай байж энэхүү нэгдсэн хөдөлшгүй суурийг агуулсан байв. Вэйн хүсэл зоригийг өөртөө шингээж авсныхаа дараа Лу Шан өөрийн хязгаартай дахин нэг удаа хүрснээ олж мэдэв. Тэрээр анх дахиад хоёр төрлийн хүсэл зориг нэмж чадна гэж бодож байсан ч одоо ганцыг ч нэмэх боломжгүйг ойлгожээ. Хэдийгээр тэрээр шууд мастер зэрэглэлд хүрч чадна гэдгийг мэдэрч байсан ч эхлээд оддын бие цэвэршүүлэх аргыг ашиглан өөрийгөө сайжруулах ёстойг анхааруулсан зүүн совин төрнө. Лучинг энэ үйл явц бүх зүйлийг залгих, эсвэл устгах үе гэхээс санаа зовж эхэлсэн бөгөөд эдгээр хоромтлуулсан хүсэл зориг нь алдах эвсдэлд оруулахад дэндүү чухал байлаа. Зохих нэгтгэлгүйгээр тэрээр зөвхөн 11-р түвшинд хүрч чадах бөгөөд 12-р түвшинд рүү хизээш нэвтэрч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөв. Ямар шийдэл хаахаа бодож байх зуур энэ асуудал түүнд хүн дээр тусч байв. Тэр үндсэндээ мастер зэрэглэлд хүрэхээс өмнө хариулт олох, эсвэл өөрийн жинхэнэ тулааны замыг нээх хэрэгтэй болжээ. Маргааш өглөө нь Лу Шан хотын гудамжаар тэнүүчиж байхдаа өөрийгөө цаашид хүчлэх нь хаашаач хүрэхгүй гэдгийг ойлгож бэлтгэлээсээ баг зэрэг завсарлаг авахар шийдэв. Тэрээр хөдөлгөөнөө хурцгахын тулд хүчээ ашиглан хот дундуур хөдөлж зүгээр л эрэл хаагуул хийж толгоогоо сэргээхээр энд ирснээ мэдээдв. Яг тэр үед тэрээр хоёр хөгшин шатар тоглож буй газар зогсов. Тэр тэдэн рүү алхаж очиод тоглоом хэрхэн өрнөж байгааг ажиглав. Малгай өмссөн эр өвсөлдөгч хөгшин Луг хурдлахыг шаардаж, учир нь тэдний хоол идэх цаг болсныг сануулна. Лу Шан шатрын дүрснүүд өөрөөр өнгнөөсөө хамааран бие биенээрүү дайрч идэж байгааг ажиглалаа. Мастерын хүсэл зоригийг хэрхэн шингээж авч байсантай нь ижил төстэй байгааг анзаарч эдгээр шингээсэн хүсэл зоригууд аяндаа нэгт нь ховор байж магадгүй гэж бодон шатрын дүрснүүд дугуй хэлбэртэй байгааг анзаарав. Малгайтай хөгшин мад зарлаад тас хийтэл инэв. Лу Шан хөлгийг баг зэрэг анхааралтай шалгаж үзэх зураа өөрийн нэгтлэх асуудалд ямар нэгэн тодорхой эхлэгцэг байхгүй байгаа энэ нөхцөл байдлыг баг зэрэг төөрөгдөн байна гэж үзв. Тэгтэл гинт түүний гид зүсний улмаас дуурсан нь түүний бодлын хэлхээсийг тасаллаа. Ингээд тэрээр ойрцоох дэлгүүр рүү зүглэж нэг аяг гоймон захиалав. Эзэн нь тэр даруй арчирж өгөхөө амсан бөгөөд Лу Шан тулааны гигантэн цамхуудыг бүгдийг нь ясны дараа түүний академийн хугацаа үндсэндээ дуусч гэртээ буцах цаг нь болсон байх гэж эргцүүлж байв.
Эзэн нь түүний захиалгыг авчирч өгөхөд Лов өөр хүмүүст өөрсдийн гэсэн хүчрхэг тулааны урлаг байдагч түүний төгс тулааны урлаг нь тэдний хүчрхэг ур чадварыг сурч бүгдийг нь нэгтгэж энэ явцад альва савгийг арилгах боломжийг олгодог гэдгийг ухаан уг аяг руу илэрхий довдогтойгоор ширтэж байлаа. Энэхүү богино зугаалга нь түүнд баггүй зүйл зааж өгсний хүлээн зөвшөөрч тэр хурдан идэж эхлэв. Хэдийгээр тэрээр мастрын хүчийг хэрхэн нэгтгэхийг хараахан тодорхой олж мэдээгүй байгаач одоо энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ерөнхий ойлголттой болжээ. Тэрээр үргэлжлүүлэн дахиад 5 аяг гомон захиаллаа. Дэдгүүрийн эзэн хоолны дуршилд нь үндэслэн Лувшэнийг тулааны урлаач байх ёстой хэмээн дүгнэж, дэдгүүр нь байнгын үйлчлүүлэгч цөөтөө. Нилээд жижиггэнч 3 болон 4-р зэрэглэлийн маструуд хаяа орж ирээд нэг дор 20 аяг хүртэл хоол идэж чаддаг тухай дурдлаа. Луучин амтыг нь магтан сайшааж захтай үедээ дахин ирнэ гэж амллаа. Дэдгүүрийн эзэн нэмэлт захиалгыг авчран талархсаа илэрхийлж, дараагийн удаа найз охиноо дагуулж ирвэл хөнгөлөлт үзүүлэхийг санал болгов. Луучин зүгээр л инээгээд өнгөрсөн бөгөөд дараа нь өндөгнийхөө төгс дугуй хэлбэрийг анзаарсан нь түүнд гинт урам зориг өгч, яг л төгс хэлбэр шиг түүний өөрийнх нь асуудлууд ч цаг хугацаа өнгөрөхөд өөрсдийн гэсэн нэгэн төгс байдалд орох болно гэдгийг ухаарав. Тэрээр идэж эхлэхдээ 2 хүүхэд Тэнгэрлэгч дүрийн мангас эсвэл Ултраман хоёрын хэн нь илүү хүчтэй вэ гэж маргалдахыг сонсов. Тэд хоёулаа Ултраманы газ болон хүйтэн жаврын шуурганы чадвар сайн эсэх талаар мэтлэгдсэн. Үүнийг сонсоод Луван газ болон хүйтэн жавар нь үнэндээ нэгтгэж болох үс хэлбэрүүд байж магадгүйг ухаан цочирдлоо. Яг тэр үед нэгэн хүү найз охинтойгоо орж ирээд 4 аяг хоол захиалав. Тэрээр дэлгүүрийн жижиг хэмжээтэйг эс тооцвол хоолны чанар үнэхээр гайхалтай. Тийм ч учраас тэр урд нь энд олон удаа ирж байсан талаараа түүнд урам зоригтойгоор тайлбарлаж байв. Мөн тэр залуу саяхан 2 дугаар зэрэгт дэвшсэн тул ирч хүч авахын тулд илүү их идэх хэрэгтэй байгаагаа дурдлаа. Харин охин түүний чарцыг сонихгүй байгаа бололтой байсан ч дараа нь Луу шан руу хялмхийн харж түүний хоол идэх зуршлыг ажиглаад нөгөө үйлчлүүлэгч түүнээс хамаагүй илүү хоолны дуршилтай байгаа бололтой. Бас огтхон ч сул дорой биш байх гэж найз залуудаа сануулв. Энэ хооронд Луушин төгс тулааны урлагаа хэрхэн сайжруулах талаар бодонгоо бүрэн урам зоригтойгоор эзсээр байв. Телевизийн дэлгэцээр Ултраман Супер Баатрийн дүр үхлийн нүүдлээ зарлаж галт цагрыг хэмээх дайралт хийж байгаа нь гарав. Энэхүү техникийг харах үед Луу шаны анхаарал тэр даруй дэлгэц рүү шилжлээ. Дэлгэцэн дэх дүрс түүнд гинтийн ухаарлал өгч Луу шан үсрэн босов. Тэрээр дугуй хэлбэр нь нэг гол элемент болохыг таньсан боловч тулааны урлагийг нь ямар өнгө төлөөлөх ёстой талаар эргэлзэж эхлэв. Хүйтэн жавар болон дүл нь тус цэнхэр улаан өнгөтэй таарна гэж тэр үзсэн боловч төгсгөлд нь шингээж авсан Вэйн шар өнгийг хэрхэн нэгтгэхээ шийдэж ядан байв. Асуудлыг хэсэг хугацаанд тунгаан бодсны эцэст тэрээр нэгэн хариултад хүрэв. Саарл. Луу шан дүн шинжилгээгээ үргэлжлүүлэн саарл өнгө нь нууцлаг, үл мэдэгдэх байдал болон хязгааргүй боломжуудыг төлөөлдөг гэж дүгнэв. Түүний төгс тулааны урлаг нь бусдын тулааны урлагийг удирдах, нэгтгэх боловч тэднийг захирна гэдэг нь бүрэн ноёрхно гэсэн үг гэдгийг тэрээр тодруулав. Тэрээр ердөө 6 дугаар зэрэглэлд байгаа гэдгээ өөртөө сануулж, тиймээс 11-р зэрэглэлийн тулааны урлаачдын хөгжүүлсэн тулааны урлагаас илүү сайн зүйл бүтээж чадна гэж найдах нь нэлээд бодит бос зүйл байлаа. Гисэн хэдий ч тэдгээрийг хэрхэн бодитоор нэгтгэх вэ гэсэн сорилт түүний өмнө тулгарсаар байв. Гүн бодолд автсан хэсэг мөчийн дараа гинт онгод орж Луван үүнийг ойлголоо хэмээн дуу алдав. Түүний гинтийн хашгираан ойролцоо сууж байсан хосыг бүрэмсэн цочоо. Найз залуу нь бүх хийж, найз охиндоо энэ хачин залуу хүүхдийн хүүхэлдэйн кино үзэх үнэхээр дуртай бололтой. Ер нь нилээд хачин хүн байна гэж шивнэлээ. Найз охин нь энэ ажиглалтыг нь огт гайхралгүй өнгөрөв. Яг тэр үед найз залуу нь хан дээрх зурагт хуудсыг олж хараад түүний царай шууд л цочирсан байдалд оров. Найз охин нь энэ мөчийг хачирхалтай хөвгөлтэй гэж үзэж тэр залуутай хачин инээдтэй байдлаар галзуусан хүн шиг л харцв. Тэр хооронд найз залуу нь зурагт хуудас руу нүд цавчилгүй ширтэх тусам түүний тавгуутэд усан бүр нэмэгдэж байлаа. Нүд цавчилгүй ширтэх тусам түүний тавгуутэд усан бүр нэмэгдэж байлаа. Энэхүү ухаарс түүнд буух үед уур амьсгал өөрчлөгдөж, зурагт хуудас дээрх хүн нь өөр хинч биш Луу шан өөрөө болохыг таньснаар жинхэнэ айдас нүмерж ав.
Дараа нь үйл явдал Лу Шан цонхны ойрогцоо зогсож сэтгцэн энерги дайчиж байгаа дүр зураг руу шилжив. Тэрээр чи болон амин энергийг хооронд нь холбоход төвлөрлөө. Хүйтэн энерги түүний махан бие цус ясанд нэгтрэхтэй зэрэгцэн биеэр нь хасуун агаар урсаж байгааг мэдэрч байв. Түүний булчин болон эргэтнүүдээр зөөлөн энерги эргэлдэнэ. Энэ бүх хослол нь түүнд үхшгүй алтан биеийн 2 дугаар шатанд шууд хүрэх боломжийг болгожээ. Мэдрэмжүүд улам эрчимжих тусам сэтгцэн энерги, чи, амин энерги нь улам тодорхой гэрэгдсэн болж байгааг Луан мэдрэв. Тэрээр газарт унахын өмнө гэрэл болон орчлон ертөнцийн уудам хүч чадалд живж байгаа мэт мэдрэмж төрөв. Босож ирэхдээ тэрээр зөвхөн өөрийн ухамсарын орон зайд байсан хэрнээ яагаад усанд живж байгаа мэт мэдрэмж төрсөн юм бол гэж гайхав. Урагш харахад бидний хүү оюун ухаан дотор нь 3 мастерын хүсэл зориг хоорондоо ширүүн тулалдаж байгааг ажиглав. Тэрээр энэ дотоод зөрчилдөөнийг тайлбарлахыг оролцсон ч хинч түүнд итгэхгүй гэдгийг ойлгож байлаа. Хэрв тэр байдлыг энэ хിവэр нь орхивол эрт орой хизээ нэгэн цагт энэ 3 хүсэл зориг түүнийг галзууруулж эцэст нь хөнөөх болно гэж тэрээр таамаглав. Тиймээс тэр яг одоо ямар нэгэн шийдэл олохыг оролдох ёстой гэж шийдлээ. Үүнтэй зэрэгцэн Луан тулалдаж буй 3 хүсэл зориг руу дөхөөж очиод тэдэнд шууд хандав. Тэрээр өөрийгөө танилцуулж төгс тулааны урлагийг бүтээсэн хүн нь өөрөө болохыг эгчлэв. Тэрээр мөн түүний зорилго бол 12 дугаар зэрэглэл хүртэл бүх замыг туулах явдал бөгөөд үүнд хүрэхийн тулд тэдний тусламжийг ашиглах бодолтой байгаагаа тодорхой хэлв. Яг тэр үед түүний гарт хар энерги бий болж өөр ямар ч хүний хийж чадхааргүй атгам хийж, өөр хэний ч хийж чадахгүй ажлыг гүйцэтгэх гэж байгаагаа зарлав. Ингээд тэрээр уг энергийг тэрхүү 3 хүсэл зориг руу шууд чиглүүлэн гаргав. Хүсэл зоригуд түүний дайралтаас нин даруй өөрсдийгөө хамгааллаа. Лу Шэн ятгасаар төгс тулааны урлагийн сөөр болох нь тэдний хувьд тэнгэрзэг нэр төр байх болно гэдгийг санаж болгоод тэд энэ үннийг огтхонч ойлгож байгаа эсгэд эргэлзэж байгаагаа илэрхийлв. Энэ хувь заяаг хүлээн зөвшөөрч өөрсдийгөө түүнд бүрэн даатгахыг тэрээр тэднээс шаардлаа. Яг тэр үед 3 хүсэл зоригийн дотроос тус бүрээс нь энерги урсан гарч Луан руу чиглэн урсаж эхлэв. Луан бүх энергийг эргүүлж тасралтгүй дугуй хөзгөөнөөр хооронд нь нэгтэж эхэллээ. Энэхүү үйл явцаас асар том дэлбэрэгт үүсэж бүхэл бүтэн газар нутгийг утаагаар дүүргэв. Утаа эцэст нь арилах үед 3 хүсэл зоригийг амжилттай нэгтэж чадсан Лу Шан ялалт байгуулснаар тэнд зогсож байна. Тэрээр эдгээр туршлагатай мастеруудыг сүрдүүлэхийн тулд ухаалаг уриал озонгоос өөр зүйлд найдсангүй гэдгээ эргцүүлэн бодов. Одоо үүний үр дүнд бий болсон тулааны урлаг нь бүхэлдээ түүнийх бөгөөд үүнийг оддын санаа зориг гэж нэрлэв. Энэ хооронд дэд захирлын өрөөнд тэрээр ширээнийхээ ард ажиллаж суутал гинт ойролцоо хүчтэй энергийн төрлөг мэдрэгдэв. Цочирдсан тэрээр хин тэнд байгааг мэдхий шаардан хашгирлаа. Бараг тэр даруй түүний нарийн бичгийн дарга яаран орж ирээд санаа зовн юу болсныг асуув. Дэд захирал түүний санаа зовнилыг хурдхан сарниулж харин үүний оронд чухал яриа өрнүүлэхийн тулд Лу Шаныг өрөөндөө дуудлахыг түүнд даасгав. Тэрээр толгой дохиж зөвшөөрөөд шуудхан гарч явлаа. Энэхүү хурц мэдрэмж нь санамсаргүй зүйл биш юм. Тэрээр цонх хагасан нисэж унсан тэр явдлаас хойш энергийн хэлбэлцлийг мэдрэх чадвар нь өмнөхөөсөө хамаагүй хүчтэй болсон байв. Гисэн хэдий ч тайвшрах үед эргэлзээ төрнө. Түүний мэдэрсэн зүйл нь 7 дугаар зэрэглэлийн сэтгцийн менталистийн энергийн уул мөр байсан уу? Эсвэл тэр огт буруу дүгнсэн үү гэж тэр гайхаж байв. Түүний мэдэрсэн энерги нь үнэндээ Лу Шаних гэдгийг тэрээр ойлгоогүй юм. Яг тэр үед бидний хүү өөрийн нөхцөл байдлаа шалгаж байлаа. Хүсэл зоригоо нэгтруулсны дараа сэтгцийн хүч нь асар их хэмжээгээр сайжирсныг тэр тодорхой мэдэрч чадаж байв. Өнгөрсөн хугацаанд тэрээр гадаад ертөнцийг зөвхөн бүдэг бадагд мэдэрдэг байсан бол одоо түүний хүртхүүн сэтгцийн энерги хүрэх газар хүртэл сонж байлаа. Энэ нь түүнийг түр зогсож бодоход хүргэв. Тэрээр аль хэдийн 6 дугаар зэрэглэлд хүл тавьсан уу эсвэл бүр цаашаа явсан уу гэдгээ тунгаан бодлоо. Хэсэгхэн зуур тэр 7 дугаар зэрэглэлд аль хэдийн хүрэх газарт байгаа эсгэд ч гайхаж амжив. Гэвч тэрээр эдгээр бодлоо хурдан хоош тавилаа. Яг одоо хамгийн чухал зүйл бол түүний төгс тулааны урлагийн үр ашгийг шалгах явдал юм. Үүнийг бодонгоо тэрээр шин техникээ үзүүлэхэд бэлтгэв. Тэрээр хөдөлгөөншгүй акаланатын хөдөлгөөнөөр эхэлж 2 гараа нийлүүлэхэд түүний ард энергийн дүрс бий боллоо. Түүний хөлөөс хүч ундран гарч хөлд орох газрын гүнд урсж байв. Түүний тушаалаар энерги дээшлэн гарч газраас асар том чулууг таслан гаргаж ирэв.
Тэрээр ганц ч секунд үрэлгүйгээр хүйтэн жаврын техник рүүгээ шилжиж нэг түлхэлтээр чулууг тэр даруй хөлдөөж дараа нь тоо томшгүй олон хэсэг болгон ботлов. Сонг хүйтэн жаврын амьсгалын техникийг анхааралтай шинжилж түүний үндсэн зарчмыг хурдан ойлгов. Ус мус болон хүлддэгтэй адил энэхүү техник нь түүний хүчийг туйлын дээд хэмжээнд хүртэж шахаж аимшигтай наривчлалтайгаар байг төгжих боломжийг олгож байв. Энэ талаар бодох тусам тэр улам их гайхан биширч байлаа. Тэрээр үүнийг онцгой амьсгалын техник гэж үзсэн бөгөөд цоош нь хувирлын үндэс болно гэж шийдэв. Үүний дараа тэрээр оддын санаа зорилгоо гаргалаа. Хоромхон зурт түүний биеийг тойрон дүл дүрлцэж, дүрлцсэн энергиэр түүнийг ороо. Зоуийн энэ төлөв байдлыг оддын хүсэл зоригийн бүрэн хувилбар буюу түүний хүчийг Wayne Master-ийн хүсэл зоригоос 10 дахин хүчтэй түвшинд хүргэдэг хэлбэр босхийг тэр даруй таньсан юм. Энэ түвшний хүч чадалтай болсноор тэрээр дахин оддын атгалтыг ашиглаж тэр ч байтугай нэг тэнгэр дэх 10 нарны техникийг ч гүйцэтгэж чадах болжээ. Энэ бодол түүний сэтгэлийг хөдөлгөв. Тэрээр тулааны гигантын цамхаг дотор үнэхээр Grand Master-ыг ялж чадах болов гэж гайхаж эхэллээ. Тэрээр хараахан бүрэн итгэлтэй биш байсан ч өөрийгөө сорих санаа нь аль хэдийн түүнийг тэсэн ядан хүлээхэд хүргэжээ. Эцэст нь зуваан хүчээ буцаанд татаж дүлийг унтраав. Яг тэр үед түүний анхаарал байшингийнхаа урт тал руу шилжив. Хоёр хүү тэнд зогсож байсан бөгөөд тэд игт маргаан донд байлаа. Нэг нь нөгөөгөө хурдлахыг шаардсаар байхад түүний найз зөрүүдлэн татгалзаж харин эхний хүүг хог дарах ёстой гэж зүтгэсээр байв. Тэр хоёр хоёулаа эргэлзэх бөгөөд энэ газрыг Чөтгөрийн хааны өргөө гэдгээр нь сайн мэдэж байв. Тэдний хинэн ч юу хийхээ шийдэж амжаагүй байтал зуваан гинт тэдний яг ард гарч ирлээ. Энэхүү гинтийн үзэгдэл тэднийг хоёуланг нь маш их цочов. Тэрээр тайвнаар ямар нэгэн зүйл буруутсан уу, туслах зүйл байна уу гэж асуув. Түүний энгийн аязах тэднийг тайвшруулахын оронд усмал түгшээж орхив. Хоёр хүү яаран бие цэгцлэн ёсолж, дид захирлын тушаалаар ивснээ тайлбарлав. Ярианыхаа дундуур тэдний нэг нь түүнийг Чөтгөрийн хаан гэж дуудах шахаад хурдхан засаж оронд нь Луу Шаан хэмээн нэрлэв. Эцэст нь тэд дид захирал түүнтэй уулзаж чухал зүйл хэлэлцэхийг хүсэж байгааг уламжлав. Суучиан уг мэдээг зүгээрс полгоо дахин хүлээн авлаа. Хоёр хүү тэр даруй өршөөд хүсээд араас 10 тэр газраас зүхтэж эхлэв. Зүхтэж байхдаа тэдний нэг нь Луу Шэнийг тойрсон нэгэн зэрэг халуун хүүтэн мэдрэгдэх авра шиг зүйлд цочирдон энэ бүх үйл явдал ямар аимшигтай байсныг эргцүүлэн бодно. Дөнгөж 4-р зэрэглэлийн тулааны урлаач болох нөгөө хүү Луу Шэний дэргэд бараг л зогсож чадахгүй байснаа хүлээн зөвшөөрөв. Тэрхүү өргөө рүү буцаж очихоос илүүтэй дид захиралтай нүүр тулах нь хамаагүй бага аимшигтай санагдаж байлаа. Хэсэг хугацааны дараа дид захирлын өрөөнд Луу Шаантай тулгарч суухдаа дид захирал түүнийг дуудсан шалтгаан нь болоон тулааны гигантын цамхгийн дээд амжигтыг эвдсэний урамшуулал болох нийт 75 мянган кредит шагналтай холбоотой болохыг тайлбарлав. Зуваан энэ мэдэгдэлд ямар ч эд харагдах хариу үйлдэл үзүүлээгүй бөгөөд энэ нь дид захирлыг чимээгүй зогсоход хүргэв. Бидний хүү эцэст нь эн чинь бүрэн хэмжээ нь мөн үү гэж асуун хариу барив. Дид захирал бухимдсандаа бүрэмсэн тесэрч 75 мянган кредит бол сургуулаа 150 гаруй удаа төгсгöd санхүүжилт болохоос асар их мөнгө хэмээн хаширлаа. Тэрээр Луу Шаан өөр юу хүсэж байгааг шаардан асуув. Гэвч хүү ердөөд сургуулаа 150 удаа төгсөх шаардлага байхгүй гэдгийг онцлов. Үүнийг сонсоод дид захирал туйлын цөхрөнгөө барж толгоогоо барин бидний хүүд түүнийг дөнгөж 2 сарын хугацаанд оюутан байгааг сануулв. Тэрээр сургуулаа төгссөний дараа Луу Шаан кампусын сүлжээнд нэвтрэх эрхтэй боломгц эдгээр кредитийг бүх төрлийн нөөцөөр сольж болохыг тайлбарллаа. Зуваан боломжит хувилбаруудыг чангаар уншиж 4-р зэрэглэлийн аратны цус ердөө 5 кредит, харин 4 болон 5-р зэрэглэлийн хүйтэн зэвсэг 100 оноо хүртэл үнэтэй байгааг тэмдэглэв. Мастер зэрэглэлийн багшийн 1-7 хоногийн зааварчилгаа 10 оноо, 6-р зэрэглэлийн аратны чүмэг 1000 онооны үнэтэй аж. Тэрээр эдгээр үнийг боломжийн гэж үзсэн ч 7-р зэрэглэлийн чүмэг байгаа эсхийг асуув. Дид захирал цайндаа хахах шахан өсрөн босов. Асуулт асуух тэр мөчид 7-р зэрэглэлийн ховьсон чүмэгний тухай бодол төрж түүнд үл итгэх байдаж шингэж араас нь төөрөгдөл дагав. Луван өөрийн мастерын хүсэл зөргийг нэгтгэн аль хэдийн мастер зэрэглэлд нэвтрэхээр бэлтгэж байгаа байж магадгүй гэсэн санаа түүний толгойд багтамгүй санагдаж байлаа. Луван тэрхүү босхонд хүрэхийн тулд түүнд ердөө бага зэрэг илүү амин энерги хэрэгтэй байгааг тайлбарллаа.
Тэрээр цааш нь дэлгэрүүлж 7-дугаар зэрэглэлийн маструуд аль хэдийн өөрсдийгөө хүсэл зоригоороо хатуужуулсан байдаг тул мастрын чи болон амин энерги нь ердийн тулааны урлаачийнхаас огт өөр байдгийг тайлбарлав. Тэрээр мөн үхшгүй артан биеийн 2-дугаар үе шатыг дуусгахыг эхлээд хүзээх хэрэгтэй байгааг дурдав. Энэ нь дууссаны дараа тэрээр өөрийн чи, амин энерги болон бие махбодоо нэгэн зэрэг өөрчлөхөд хүсэл зоригоо ашиглах болно. Тэрээр бараг л тэрхүү цэгт хүрээд байгаагаа илэрхийлв. Дид захирал туйлын цочролд орсон хэвээр бөгөөд зөвхөн нөөц бололцоо дангаараа мастрыг бүтээж чаддаггүй гэсэн баримтыг эргцүүлэн бодов. Хүсэл зоригийн асуудлаас болж тоо томшгүй олон хүмүүс 6 болон 7-дугаар зэрэглэлийн хооронд гацдгийг тэмдэглэв. Тэрээр Зүүшан ердөө 18 наснда өөрийн мастрын хүсэл зоригийг аль хэдийн бүрдүүлсэн болохыг ухаарсан бөгөөд энэ нь түүнийг боломжит чадамжийн хувьд үндсэндээ үнэмдэхгүй мангас болгож байлаа. Дид захирал дараа нь 7-дугаар зэрэглэлийн чүмэг олж авах нь гигэн тулааны их сургуулиас гадуурч туйлын хэцүү болохыг тайлбарлаа. Цэргийн бүс үүнийг ховорхон зардаг бөгөөд худалдан авах үйл явц бүхэлдээ нарийн төвөгтэй процедур. Түүний дотор хэн нэгэн худалдаж авахаас өмнө хүчний заавал хийх суурьлыг багтаадаг байна. Үүнийг сонсоод Луван яагаад ийм хатуу арга хэмжээ байдгийн бол гэж гайхав. Дид захирал мах цуснд өнөөгийн шинжлэх ухаан, технологийн устгаж чадахгүй маш олон сөрөг нөлөө агуулгаддаг болохыг тодрууллаа. 7-дугаар зэрэглэлийн чүмэг хэрэглэхийг оролцсон хэтэрхий сул дорой хинч болов араатны үлдсэн ухамсарт шууд алагдах болно. Маструуд ч гэсэн 7-дугаар зэрэглэлийн чүмгийг маш хэмнэлттэй хэрэглэдэг. Учир нь энэ нь оюун ухаан болон бие махбодод нэгэн зэрэг хор хөнөөл учруулдаг. Луван 6-дугаар зэрэглэлийн чүмэг түүний хэрэгцээнд тохирно гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч 74 зонх нь нэлээд хангалтгүй мэт санагдаж байна хэмээн гомдлов. Дид захирал өөрөө мастер болсноосоо хойш 6-дугаар зэрэглэлийн чүмгнөөс ердөө 10 зонхыг хэрэглэсэн тухайга бодон энэ үгэнд дотроо дүрлцэн уурлав. Дид захирал дараа нь тулааны гигантын Танжун Юлог өөрийн шаваа болгох сонирхолтой байгаа тухай өөр нэг чухал асуудлыг хэлцгээр шилжив. Лушан үнэхээр зохистой шав болж чадах уу үгүй юу гэдгийг тодорхой сорилыг давхаас бүрэн хамаарна. Лушан нэгэн баримт бичгийг авч дид захирлын яриад байгаа сорил нь ямар сорил болохыг асуув. Дид захирал эхний сорил нь үндэсний тулааны урлагийн оюутны тэмцээнд 1-р байранд орохыг шаарддаг болохыг тайлбарлав. Тэрээр Логийн юу бодож байгааг урьдчилан тааварлаж 7 гигэн тулааны их сургуульд түүнтэй өрсөлдөх хүн байхгүй ч энэ хуралдаан хүлээж байснаас хамаагүй өөрөөр явагддаг болохыг тодрууллаа. Тэмцээнд зөвхөн их сургуулийн оюутнууд оролцоо зогсохгүй улс орон даяар 30 хүртэлх насны ямар ч шав оролцож болно. Үүний жишээнд 9-р зэрэглэлийн тулааны гигантнүүдийн шавнар болох дээд дао болон трансценденцийн актемууд багтдаг байна. Лучан тэднийг тулааны гигантны шавнар болохыг батлав. Дид захирал үүнийг баталж 2 актем хоёулаа бага наснаасаа эхлэн 9-р зэрэглэлийн тулааны гигантнүүдийн дор бэлтгэл сургуулалт хийж, ердийн тулааны их сургуулийн сууднуудаас хэд дахин илүү авьяаслаг, онцгой сууднууд болохын хувьд нарийн зааварчилгаа авч ирснийг тайлбарлав. 30 насны хязгаарлалт нь ноцтой сорилт үүсгэж 1-р байранд орохыг туйлын хэцүү, магадгүй бараг л боломжгүй зүйл болгодог байна. Луван энэ мэдээллийг өөрийн ирээдүйн цаг хугацааны шугамд болсон хуралдаан дээр яагаад дээд даогийн мастрыг асантайгаа холбон бодов. Дараа нь тэрээр өөр нэг сонголт байгааг анзаарч дид захирал хэдийгээр зөвхөн нэг сорил шаардлагатай боловч түүнийг биелүүлэхийн тулд 2 өөр замаас сонгох боломжтойг батлав. Луван 2-дугаар баримт бичгийг нээхэд түүний царай гинт цочирдсан байдалтай болов. Хуудас дээр олон тооны үхсийн гэмт хэрэгт холбогдсон Зеон гих 5-дугаар зэрэглэлийн мастер тулаанчийг хөнөөх тухай 3 ийц зэрэглэлийн даалгаврыг харуулсан байв. Байн зэвсэг эзэмссэн бөгөөд хэрцгий араншинтай бололтой ажээ. Даалгаварт ямар нэгэн тодорхой шаардлага заагаагүй бөгөөд биелүүлсэн тохиолдолд урамшуулал санал болгоогүй байв. Үүнийг хараад Лушан яагаад ямар ч урамшуулал бичигдээгүй байгааг гайхаж байн ердөө 5-дугаар зэрэглэлт тул түүнийг хөнөөхөд тийм ч хэцүү байх ёсгүйг тэмдэглэв. Тэрээр юу үнийг уран ийц зэрэглэлийн даалгавар болон үсгсэн байж болохыг гайхав. Яг тэр үед тэрээр сэрэмжлүүлгийн хэсгийг анзаарч энэ нь хийгийн гэр бүлийн гарал үүслээс болсон гэдгийг ухаарав. Хий өөрөө маш хэрцгий, өшөөлгүй бөгөөд аимшигт гэмт хэрэгүүдийг үйлдсэн байв.
Гэвч түүний эцэг Лианжаб нь 7 дугаар зэрэглэлийн мастер бөгөөд дээд даав тулааны сургуулийн мастеруудын нэг байсан тул тэдгээр бүх гэмт хэрэгт шууд бусаар холбогдсон байлаа. Үүнээс гадна Лиана нь дээд даав тулааны сургуулийг үндсэн дэгч Сяо Житэй дотно харилцаатай бөгөөд түүний эгч Ён Шан тулааны гигантын Сяо Жигийн 5 дугаар эхнэр болох ховорхон үзэсгэлэнтэй бүсгүй байв. Хүүгийн хүчирхэг арт тал нь түүнд даав сургуульд үндсэндээ Гранд Мастертай бараг л тэнцвүүц байр суурийг олгожээ. Лучиан уг даалгавар нь Лиан яг хөнөөх тухай биш, харин дараа нь гарах үр дагаврыг шийдвэрлэх тухай болохыг таньж мэдэв. Тулааны гигантын хүргэн ахтай тул хүү нөөхийг ч оролдолгүйгээр тоо томшгүй олон харгислал үйлдсэн байлаа. Түүний үйлдсэн гэмт хэргийн хэмжээ нь дангаараа түүнийг 1000 удаа хөнөөхөд хангалттай зүгтгэл болно. Дид захирал энэхүү үнэлгээг баталж, энэ нь үнэндээ 7 гигant тулааны их сургууль үүсгэн байгуулагдсанаас хойших анхны 3 эс зэрэглэлийн даалгавар болохыг илчлэв. Үүний гол шалтгаан нь Лион Я болон түүний эцэгт 2 охин нь эрүүдэн шүүгдэж, алуулсан жирийн нэгэн үйлдвэрийн ажилчин байв. Гашуудж буй эрүүд тослох хинч ирээгүй тул тэрээр бүтэн 1 сарын турш тулааны гигантын цамхгийн өмнө өвдөг сүгдэн суужээ. Тулааны гигантын эцэст нь түүний зовлон харж твчилгүй. Лион яг 7 гигантны даалгаврын самбар тусдагвал зохих кредитийн даалгавар болгон оруулахар шийджээ. Дид захирал оюутнуудыг санамсаргүйгээр ийм аюултай даалгавар хүлээн авахаас урьдчилан сэргийлэхийн тулд уг даалгаврыг 3 эс зэрэглэлд ангилж, анхааруулга болгон бүх урамшууллыг хассан болохыг тайлбарлав. Үүнийг сонсоод Лучиан энэ үндслэлд эргэлзэж, тулааны гигантын яагаад өөрөө шууд арга хэмжээ аваагүй юм бол гэж гайхав. Тэрээр дид захирал өөрөө ч мөн энэ даалгаврыг гүйцэтгэх чадвартай 7 дугаар зэрэглэлийн мастер гэдгийг онцлов. Тэрээр үүнийг оюутнуудад зориулсан кредитийн даалгавар болгож, тэднийг үндсэндээ ганцааранг нь үхэл рүү илгээх хоёрын хооронд ямар ялгаа байгааг асуув. Дид захирал Лоу Шэнийг үг хэлэндээ анхаарахыг анхааруулж, түүнд тулааны гигантны жинхэнэ хүч чадлын талаар ямар ч ойлголт байхгүй гэдгийг онцлов. Тулааны гигантнууд хоорондоо зөрчилдөж эхэлбэл үүнээс үүдэх тэмцэл нь улс орныг бүхэлдэн дөргиж чадна. Бидний хүү энэ даалгавар харагдаж байгаагаас хамаагүй илүү нарийн төвхтэй болохыг хурдан ухаарав. Ясангуяа тулааны гигантны улс төр оролцох үед олон нуугдмал хүчин зүйлүүд нөлөөлдөг байна. Лиона хөнөөхөн ноцтой үр дагавар авчирхийг тэр мэдэж байлаа. Энэ нь зөвхөн хитгэн тулааны гигантныг уурлуулаа зогсохгүй, дээд даав тулааны сургуулийг бүхэлдэн түүний эсрэг эргүүлэх болно. Тулааны гигантэнтэй асуудал үүсэх нь ямар ч бодит ашиг тус авчрахгүй. Ийм учраас тэрээр анханасаа энэ даалгавар яагаад гарсан бодит шалтгааныг шууд асуув. Үүний хариуд дид захирал Лион Я болон түүний эцэгт тулааны гигантэн болон даав тулааны сургуулийн дэмжлэг байгаа хэдий ч Лоу Шанч бас дэмжлэггүй биш гэдгийг тайвнаар сануулав. Түүний ард тэдний өөрийн тулааны гигантэн болон 7 гигантны их сургууль зогсож байгаа. Түүнийг тулааны гигантны шавь албан ёсоор болмогц бүх зүйл утга учиртай болж эхэлнэ. Өмнөх зам нь саадгүй байх болно. Нөөц ба зааварчилгаа аяндаа ирж хариу арга хэмжээ авах ердийн занс хязирч ихэнх дайснуудыг хязгаарлахад хангалттай байх болно. Үүнийг сонсоод бидний хүү мэдээллийг чимээгүйхэн боловсруулав. Дараа нь тэрээр сэдвээс ухарсгүй бүтэн 1 сарын турш өвдөг сүгдэн суусан үйлдвэрийн ажилчны хаягийг асуув. Эцэст нь тэрээр хэрв өөр яригцах зүйл үдээгүй бол явхаар төлөвлөж байгаагаа нэмж хэлв. Дид захирал хаягийг дараа нь Лоу Шаны кампусын имэйл рүү илгээхээр тохиролцов. Хүүг гарах үед дид захирал энэхүү хоёр сонголт нь тулааны гигантны бэлтгэсэн сорилын хувьдбарууд бөгөөд хүү хамгийн тохиромжтой нэг хувьдбарыг сонгоход л хангалттай гэдгийг дотроо онцолж байв. Тэрээр хүү шийдвэрээ яарвчлах шаардлагагүйг мэдэж байсан бөгөөд Лооны юр бүсийн авиас чадвар, үзүүлсэн чадвар нь зөвхөн өөрийгөө төдийгүй дэлхийн хамгийн хүчтэй тулааны урлаачдыг ч давж байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрээр Лоу Шаныг эцэст нь түүний үгийг ойлгоно гэж найдахаас өөр зүйл хийж чадахгүй байв. Яг тэр үед толгооноос хүд хүртэл хар хугацалсан нэгэн дүр өрөөнд орж ирэн Сяо ердийнхөөсөө хамаагүй илүү ярьж байгааг тэмдэглэв. Дид захирал үүнийг хүлээн зөвшөөрч тэрээр зөвхөн ховор бөгөөд ирээдүйтэй авиасныг авч үлдэхийг хүсэж байгаагаа тодорхой болгов. Нууцлаг дүр энэ санаа зовнилыг үгүйсгэж жинхэнэ үн цэн нь тулааны гигантны жинхэнэ сорилыг давхад оршино. Учир нь үүнээс бага зүйл нь эрт мастер зэрэглэлд хүрсэн ч авиас чадварыг үрэн таран хийдэг гэж тодорхойлов.
За манайха энэ хүрээд манай Sleep Lives-ийн маань part 12 дуусж байна. Дараагийн бичлэгийг Brown, Laika сайн даруул маргааш шууд оруулнаа.